Сойжсрын сайдад 1 сарын хугацаатай өр даалгавар өгч байна. 3 дугаар цахилгаан станц дээр 100 хоногийн хугацаатай өр даалгавар өгч ирсэн. Одоо 4 дугаар цахилгаан станц дээр 9 дугаар зух, 4 дугаар зух тэр экран хоолоонууд шүүрэлт өгөөд одоо 7 дугаар зуухны шүүрэлтийн ажил өнөөдөр засвар явж байна. Ерөөсөө энэ өмнө нь аль сайдынхан ч үеийн тэр турбин генератийн хүчин чадлаа нэмэгдүүлээд готель зуухныхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх болохоор готель зуухныхаа хүчин чадлыг шавхаж турбин генераторын хүчин чадалд хүргэж гад ингээд энэ экран хоолоонууд чинь дотордоо энэ деформацид ороод илэгдэлд ороод байгаа л гэсэн дүгнэлт хийхээр юм билээ. Нямбатар дарагтай хамтарч 5 дугаар цахилгаан станцын асуудлаа ярилт эхлүүл. Баянгийн цахилгаан станцын асуудлаа танилцуул. Бөөрөлжүүдээр тусламж үзүүл. Тогтцоснаас болж иргэдийн аж амьдралд маш хүндрэл учруулж байна. 4 дугаар цахилгаан станцын одоо 9 цухраас ч ингээд 4 экран хоолой яаж yan чинь бусдын дээр нөхсгөх гэсэн магадлал одоо цагаан сар хүртэл шаардлагатай арга хэмжээнүүдийг ав. Асуудлаа шийдэхгүй бол хариуцлага тооцно. Өнөөдөр сануулж байна. 9 дугаар зуухаа эхлүүлэх ажлыг оруулж ирээ. Одоо 4 дугаар цахилгаан станцын технологийн орон алдаж хамгийн гол юм чинь зуухны хүчин чадал чинь турбин генераторын хүчин чадалтай илүү байх хэрэгтэй юм чинь баг адилхан болчиход байгаа шүү дээ. Шүлэнгийн цахилгаан станцыг ярвч хүч нэмэх ямар боломж байна. Завхны цахилгаан станц дээр ямар болцоо байна. Тэр чинь хүчний нэгдсэн бодлогыг зэгцэлжээ чөлөөлөхгүй бол зэгцлээ чөлөөлөе. Тэгжээж хөгжүүлэхгүй бол над чинь болохгүй шүү дээ.